За манай байгууллагын онлайн агент болохыг хүсэж байгаа. За мөн онлайн агент болсон хүмүүстээ зориулаад маш чухал видео зааварчилгаа танилцуулга өргөх гэж байна. Тийм учраас та бүхэн маань уг бичлэгийг заавал дуусна нь үзээрэй. За та бүхэн мэдж байгаах манай United Dream Mongolia төв нь бол 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За Монголын визний зөвлөгөө, виз зуучлалын зах зээлийн хамгийн анхдагчдын нэг байгаад байгаа. За манай байгууллага маань одоос эхлээд онлайн агент буюу бид нар заримдаа аффилиат агент гэж нэрлэдэг байгаа. За ийм маркетинг борлуулалтын дээрэс нь мэдлэг дамжуулах медиа хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа маа. За онлайн агентууд маань бол маш их асууж байгаа юм. Миний код ирээгүй байна. Миний линк ирээгүй байна гэсэн асуултуудыг бидэнд тавьж байгаа. Та бүхэн маань онлайн агент болоод төлбөрөө баталгаажуулсан нөхцөл та бүхний төлбөрийг баталгаажуулаад бид нэр онлайн агентийн платформ руу нэвтрэх линкийг явуулж байгаа. Хэрвээ таны мэйлний инбокс дотор байхгүй байвал та өөрийнхөө спам руу ороо. Спам руу ороход чинь ингээд гараад ирнэ. За хүмүүсийн маань бол маш олон хүмүүсийн спам руу орцсон байгаа. За та бүхэн спам руу ороход таны аффилиат агентийн ирэх болон реферал код ирлээ гэсэн мэйл байвал ийшээ орноо. За уг мэйлэнд юу агуулгдсан байна гэхээр сургалтын линк. За яг сургалт гэж нэрлэлсэн байгаа болохоос биш энэ маань өөрөө яг энэ манай платформын линк байгаа. За дээрэс нь имэйл буюу нэвтрэх имэйл хаяг. За таны имэйл хаяг бол өөр угаасаа нэвтрэх. Дээрэс нь нууц үг. Энэ нууц үгийг та бүхэн маань маш сайн хадгалж авах хэрэгтэй. За энэ дотор таны реферал код очсон байгаа. За мөн тодорхой хэмжээний комисс мэдээллүүд орсон байгаа. За платформ руу ороод хэрхэн комисс авах уу, хэрхэн мэдээлэл янах уу гэдэг зүйлтэй бөөнөрөө танилццгаая. За платформ руу орохын тулд та бүхэн маань уг линк руу ингээд орно. За энэ бол би өмнө орцсон байсан учраас яаж вэ? За ийшээ дахиад бөөнөр орцгоо. Имэйл хаяг авахуулаад пассворд авуулаад орлоо. За ингээ гараад ирж байгаа. За би түрүү нэвтэрсэн байгаа учраас үйлчлэгээний нөхцөл бол гарч ирэхгүй байгаа. Яг нэвтрэх нөхцөлд бол үйлчлэгээний нөхцөлтөө та бүхэн танилцаад уг хэсэг рүү орохоор байгаа. За манай агентийн маань дашборд нэвтрэх систем бол иймэрхүү харагдаж байгаа. Гар утсан дээр маш их тохиромжтой гоё бас харагдах болно. Та бүхэн ороод хамгийн түрүүнд хийх зүйл бол уг Telegram группт нэгдэх ёстой. Нэгдэг товчийг дараад Telegram групп маань гараад ирнэ. Уг Telegram группт та бүхэнд ямар промошн явж гин те ямар визний бүртгэлүүд явагдаж гин гээд бүх маркетингийн материалууд маань уг линкээр орох хэрэгтэй байгаа. Жишээ нь Чикагогийн 7 хоногийн аялал $3990 гэсэн манай 9 сард эхлэх Америк нэгдсэн улсын аяллаа хөтөлбөр маань промошн явагдаж байгаа. За ийшээ ороод та бүхэн энэ постерыг хуулаад ерөөхдөө сошиал медиа дээр тавьчихна. Тэгэл болоо гэсэн үг. За тэгээд та бүхнээс зөвлөгөө авсан нөхцөлд хүмүүс зөвлөгөө аавна. Зөвлөгөө бол энэ дээр бүх мэдээллүүд байгаад байгаа. За магадгүй юу гэдгийг болд надаас дондог гэдэг хүн визний зөвлөгөө авч болно шүү дээ, тий. За дондог гэдэг хүнд визний зөвлөгөө аваад хамгийн гол нь дондог гэдэг хүн маань яагаад юу гэдгийг танаар дамжуулаад манад ирэх вэхээр хамгийн гол нь энэ referral code гэж байгаа. Дондог гэдэг хүн маань за би 9 сард Америк нэгдсэн улсын энэ аялал бүртгүүлье гэд танаас зөвлөгөө авал та зөвлөгөөгөө өгөө танилцуулаад за та хэрвээ ингээд юу гэдэг хэрвээ United Dream Mongolia манай төвөөр үйлчлүүлэх юм бол 6886 гэд энэ кодыг ашиглаж гэрээ байгуулаарай. Хэрвээ энэ кодыг ашиглах юм бол та жишээ нь $3990-оос 5% хөнгөлт авах юм байна гэж. Тэгэхээр ерөөсөө хамгийн чухал юм бол энэ referral code гэдэг зүйл бол таны хувьд хамгийн чухал зүйл шүү гэдгийг ингээд дамжуулаад уламжлая. За уг дашбордонд байна. За манай шууд төв офис руу залгах товч байгаа. Төв офисоос асуух зүйлээ энэ товчон дээр дараа шууд залгана. За энэ дээр ямар мэдээлэл харагдах вэ гэхээр за нийт хэрэглэгч. За та нийт хэдэн хэрэглэгчтэй болсон байна. За хэдэн яг хэрэглэгчийн захиалга юу гэдэг манай байгууллагаар үйлчлэл гэрээ хийсэн байна гэдэг. Энэ дээр гарна. За нийт борлуулалт. За жишээ нь $3990 гэх юм бол 10 хэдэн сая төгрөг гэсэн үг. За үүнээс таны комисс чинь 10% гэхэд энэ дээр ингээд комиссийн хувь нь гаргаж өгнө гэсэн үг ээ. За манай агентууд өөрсдөө агентийн зэрэгэлтэй байгаа. Та дөнгөж эхэлж байгаа учраас хөнгөлтийн хувь бол 5% байгаа. За хөнгөлтийн хувь гэж 5% маань бол жишээ нь
Дондог гээд нөгөө надаас зөвлөгөө авсан хүн маань манай байгууллагаар үйлчлүүлвэл хөнгөлөгдөх хувь байгаад байгаа шүү. Тийм учраас энэ дээр энийг та бүхэн минь ялгаараа. Энэ бол тухайн хүний хувь, комиссийн хувь гэдэг бол таны авах хувь байгаад байгаа. За хэрвээ та 20 сая төгрөгнөөс дээш одоо борлуулалтын орлого оруулсан нөхцөлд тухайн одоо юу гэдэг энэ тухайн таны үйлчлүүлэгчийн хөнгөлөлт 10% болно гэсэн үг. 10% болж нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр юу гэдэг 10%-ийн хөнгөлөлтөй про агент гэдэг маань бол таныг тухайн одоо дондогч байд юм уу, сараач байд юм уу, тухайн хүмүүс маань одоо сонгоод үйлчлүүлэх магадлал нь илүү сайн нэмэгдэнэ гэсэн үг. Та сайн ажиллах тусам одоо таны урамшууллын одоо нөгөө хүмүүст өгөх урамшууллын хувь нэмэгдээд нөгөө хувь нь танаар үйлчлүүлэх таныг сонгох магадлал нь илүү нэмэгдэж байгаа гэсэн үг. За 30 сая төгрөгнөөс дээш болох юм бол 15% хөнгөлөлт болно. За 40 саяас дээш буюу премиер агент бол энэ 20 байх хэвээр энэ дээр 15 гэсэн алдаа байна. За ингээд юу ч танилцуулчих. Одоо л Дондог гэдэг хүн зөвлөгөө өглөө. Дондог гэдэг хүн одоо яах вэ? Танилцуулах материал ээ нөө гэж асууна. Тэгэхээр Дондог гэдэг хүний имэйлийг бичээл илгээх товчийг дараад болоо. Ингээд бүх зүйл очиж гэсэн үг ерөөс. Маш ингээ. За эхлээд яг энэ нийт дашбордтойгоо танилцчаа бөөнөрөө яг яаж ажиллахаа харнаа. За хин нэгэн магадгүй те та өө найзаа би ийм гоё онлайн агент болсон. Ингээд цаартаа ийм орлоготой байна. Чи ингээд манайх руу одоо юу гэдэг агент болох уу гэвэл өө тгий гэвэл та найзынхаа ч юм уу хин ч үж бол заавал найзынхаа албагүй имэйл хаягийг оруулаад урих товчийг дарахад шууд автоматар имэйл хаяг очоод та бүхэн нэг одоо агентыг амжилттай одоо агент бол тухайн хүмүүс манад агент болох хүсэлтэд өгөөд баталгаажуулвал танд 20 сая төгрөгийн нэмэлт урамшуулалт очно гэсэн үг. За ажиллах зарчим бол маш энгийн байгаа. Ерөөсөө сошиал хаягаараа та манай байгууллагын контентыг түгэн. За жишээ нь 9 сард 10 сард Ирландд сурах уу манайхаа гэдэг. За заавал манайхыг ч түгээхэд албагүй. Та өөрөө ч пост хийж болно. За энэ нөхцөл магадгүй ихний ээлжинд таны найз нөхөдийг ханддаг байна. Найз нөхөд хамаад за мэдхгүй одоо юу гэдэг өөр ямар ч танихгүй хүн хандан өө ийм одоо би Ирланд сурья чи одоо яаж юу яах вэ? Зөвлөгөө өгөх үү? Ямар материал бүрдүүлэх үү? Хэдэн төгрөг болох уу гэд одоо юу гэдэг мессенжерээр ч юм ороод ирдэг. Эсвэл тантай утсаар ярьж. Та энэ нөхцөлд одоо бүх сайхан дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд за ингээд юу байгаарэ. Манай байгууллагыг сонгох юм бол та энэ кодыг ашиглаад 5% хөнгөлт аваарай. Гэрээ байгуулалтаа энэ кодоо заавал ашиглаарай гэж сайн хэлэх ёстой. Ерөөсөө процесс бол ерөөсөө энэ л байгаа. За тэгээд referral кодыг ашиглаад баталгаажаад таны комисс буюу таны орлого орно. За тэгээд зэрэглэл дэвшнэ та бүхэн маань. За энэ хэсэгт бол одоогийн байдлаар явж байгаа манай үйлчлэгээний хөлсүүд байна. За Америк нэгдсэн улсын аяллаа B1 B2-ийн үйлчлэгээний хөлс бол өнөөдрийн байдлаар манад 850 мянган төгрөгийн үнэтэй байна. За Австралийн 600 tourist 600 ангиллын виз мөн 850 мянга байна. Энэ бол аяллаа виз шүү дээ манайхаа. За зарим визний мэдээллүүд бол ороог байгаад тах шиг байна. Ирландын аялал бол энэ байна. Шинэ Зеландын аялал мөн ижлэгэн. Чех ажлын гэрээ бол урьдчилан $800 байгаа. За энэ дээр ингээд Америкийн сургалт мургалт гэх бусад бүх юмнууд маань ороод ирнэ. За Чехийн хөдөлмөрийн гэрээ бол маш онцгой бүтээгдэхүүн байдаг. Чехийн хөдөлмөрийн гэрээн дээр бол хэрвээ хүн авчрах юм бол 10% бол байхгүй. Энэ дээр бол маш онцгой бүтээгдэхүүн байдаг учраас 5% өгнө. Жишээ нь урьдчилан төлбөр 800 евро байдаг. Та бүхэн 800 евроны 5% буюу 40 еврог авна гэсэн үг вэ. За мөн агентуудтай зориулаад бид нар хамгийн онцгой саналуудыг тавина. Жишээ нь за энэ Чикагогийн аялалд оролцох агентууд маань 10% хөнгөлөлт дийлэх боломжтой. За Америкийн одоо юу гэдэг манай байгууллагын хамтарч ажилладаг сургуулиуд маань одоо юу гэдэг бүртгэлийн хураамжгүй эсвэл тэтгэлэгтэй ингээд одоо сургалтанд суулгана гэх юм бол агентуудтай хамгийн түрүүд бид нар санал тавина. За мөн Чех улсаас онцгой ажлын санал ирсэн нөхцөл мөн агентуудтай хамгийн түрүүнд санал тавина гэсэн. Тэгэхээр агентууд маань зөвхөн борлуулалт зөвхөн одоо маркетингаас гадна одоо юу гэдэг юм хэрвээ та бүхэн гадаад явах хүсэлтэй бол хамгийн онцгой саналуудыг аавна гэсэн үг вэ. За ингээд партнер гэдэг мэйлээр харилцах хүсэлтэй бол манай байгууллагын хаяг байна. Утас бол энэ байна. За уг хэсэгт бол манай байгууллагын танилцуулга байгаа. За танилцуулгатаа та бүхэн маань ороод танилцж гинэз. За визний үндэсгээд. За энэтэй маш сайн танилцах хэрэгтэй. За виз гэж юу юм бэ? Статус гэж юу юм бэ гэх тээ. Виз гэдэг маань тухайн улсад орох зөвшөөрлийг тэмдэглэл гэсэн үг. За статус гэдэг нь тухайн улсад хууль ёсоор байх эрхийн ангиллал гэдэг ч юм уу. За энэ мэдээллүүдийг ингээд визний
ерөнхий мэдээллүүдийг энэ дээр оруулсан байгаа. Жишээ нь Австралийн аяллаа визийг бол 600 гэж нэрлэнэ. Студент визийг бол 500. За жишээ нь Канадын аяллаа виз бол visitor visa. За Америкийн оюутны визууд F1 гэдэг ч юм уу. Эдгээр маань бол одоо юу гэдэг визний тухайн ангилал нэршлүүд байгаа. За визний дэлгэрэнгүй мэдээллийг бол та бүхэн маань эндээс авна. Жишээ нь одоо Америк нэгдсэн улсын аяллаа визний танилцуулга энд байна. За та бүхэн маань танилцуулгыг харж болно. Энэ дээр анхааруулах тэмдэг байна. Сүүлд орсон мэдээлэл байна. Жишээ нь 2026 оноос шинэ шаардлагатай болсон. Виз олгосон ч Америк нэгдсэн улс зөвхөн 1 сар хүртэлх байж болно. Мөн визний бонд буюу 10-аас 15 мянган долларын барьцаа авдаг болсон. Визний хугацаа нь өөрөө ердөө 3 сар болсон. 3 сарын дотор та Америк нэгдсэн улс руу орох ёстой. За мөн Америк нэгдсэн улсад байх хугацаа нь 1 сар хүртэл байна гэсэн үг. За магадгүй 1 сараас ихийг дарахыг үгүйсэхгүй тухайн одоо хэлийн шалганы хүнээс л шалтгаална гэсэн үг. За ингээ бүрдүүлэх материал энэ байна. Та бүхэн маань мэдээлэл өгөхтэй хүмүүсийг уг талбарыг ашиглах боломжтой. За ер нь цаашдаа энэ ч ингээ жижигхэн чатбот оруулчихна. Тухайн чатбот маань бол танд ингээд одоо та асуугаад одоо чатбот маань хариулаад тухайн чатботны хариултыг та бүхэн маань өөрсдийн зөвлөгөө өгч байгаа хүмүүст өгөх боломжтой. За Австрали байна, Канада байна, Ирланд байна. За яг манай үйлчлэгээ үзүүлдэг улсуудын визний одоо мэдээлэл бүрдүүлэх материал чухал мэдээлэлүүд байгаа энд. За визний хураамжийн зардал гэж байна те. За визний хураамж гэдэг маань бол өөрөө тухайн улсын элчин сайдын яамд өгөх визний зардал байгаа. За жишээ нь Америк нэгдсэн улс $185 дээр нэмэх нь бонд. За Австралийн хувьд бол 250 австрал доллар байгаа. За австрал доллар маань бол Америк доллароос хамаагүй хэмд байдаг. Канадын хувьд бол 100 Канада доллар ч юм уу гээд бүх мэдээллүүд энэ ч байгаа. За мөн дээрэс нь за хугацаа хэр хугацаагаар байх уу, хэр хугацаагаар гэдэг зүйлс маань бол энэ дээр ингээд гарч байгаа. За энэ хугацаа бол энэ дээр юу байгаа вэ? Виз хэр урт хугацаагаар олохдгоо. Нэг зүйл удахгүй энэ яг визний бас танилцуулах хичээлүүд видеогоор орно. Энэ дээр бол маш тодорхой гаргаад өгнө. Энэ дээр зардлын тооцоолол байгаа. Жишээ нь 2 хүн виз мэдүүлэхэд визний хураамж хэд болох нь вэ те? Америк нэгдсэн улсын аялал жишээ нь энэ дээр 3 хүн бол $350 гэдэг ч юм уу. За шингээний визийг өнөр өгье. C виз, аяллаа виз. За энэ маань нэг хүн бол $90 хураамж болох юм байна гэд. Эндээс хараад ингээд яачих боломжтой. За виз гарах магадлал гэж байгаа. Та тухайн хүний магадгүй миний виз гарах магадлал хэр байгаа бол яах вэ гэ. Та магадгүй өөрийнхөө виз гарах магадлагч асууж болно эндээс. За жишээ нь Америк руу аялах. За жишээ нь өнөр Австрали руу аялах гэсэн. За насны хувьд бол 18-аас 25, гэрлээгүй, ажил эрхлэлд үгүй, дундас сарын орлого 1 саяас бага гэдэг ч юм уу те. За банкны үлдэгдэл сайн байж болно, нийгмийн даатгалд төлөвдөггүй. Ингэх юм бол ерөнхийдөө визний магадлал маань гарах нь жоохон хэцүү байна. Тийм учраас илүү сайн ажиллах ёстой байна, илүү сайн одоо бэлтгэх ёстой байна гэдэг бол одоо ойлголтыг бол энд өгнө. Нэг зүйлийг анхаарахад бол яг уг визний магадлал маань бидний байгууллагын туршлага дээрээс үндэслэж тодорхойлогдож байгаа зүйл болохоос яг эцсийн хариу биш. Магадгүй үүнээс их эсвэл үүнээс бага байж болно. За ерөнхийдөө ажлын дашборд маань энэ байна. Ажлын дашборд маань бол байнга шинжлэхтэй явна гэсэн үг. За өнөөдөр одоо хэрхэн борлуулалт хийх вэ, хэрхэн яах вэ гэдгийг харцгаая. За миний дашборд байна. За дондог надаас асууж байна. За юу яая? Энэ Америкийн аяллаа виз мэдүүлэх гэсэн юм аа. За би ихтэй өөрөө жоох мэдлэгтэй. Заавал тэгэж мөнгө үрж их ормооргүй байна. Мэдүүлмээргүй байна. Ямар туслах боломж байна. За эсвэл Сара гэдэг хүн за би Америкийн виз мэдүүлэх гэсэн. Наад бүр ямар ч мэдлэг алгаа. Танаа байгуулахаар үйлчлүүлэх гэсэн. Гэдэг ч юм уу те. Хоёр өөр шаардлага яагаад шүү дээ. За тэгээ та зөвлөгөөгөө өгөөд энэ дээр жишээ нь за би өөрийнхөө мэйлээр юу яагаад яач жишээ явчих. За одоо миний мэйл чи айн байна те болт юу гэдэг. За та ингээд ийшээ ороод Америк нэгдсэн улс гэдэг визний төрлөө сонгоод мэйл явуул. За мэйл амжилттай явууллаа гэж түрээд ирж байна. За болд орлоо. Болд спам руу орцсон байх магадaltaй. Энийг бас идэл хэрэгтэй спам сайн шалгаарай гэд. За энэ дэр ингээд танилцуулга хүрээд ирж байгаа. За одоогийн байдлаар яг демо хувилбар явагдаж байгаа учраас жишээ юунууд ирж байгаа шүү манайхаа. За ийшээ ороод ирлээ. За энэ дээр ингээд аффилиат зөвлөгөөтэй виз үйлчлэгээ авах сонирхолтой байна. Доор манай үзүүлэх визийн төрлөөдийг харна уу гэд ингээд
гараад ирж байгаа. За одоо захиалах руу оръё. Одоо захиалах руу ороод та одоо яг магадгүй агенттайгаа агенттай нэг үйлчлүүлэгчтэй дондогтой ярилцаад жишээ нь за одоо ерөөсөө гэрээгээ байгуулахад үйлчлэгийг авчия гэж болно. За виз мэдүүлэх дарлаа. Америкийн нэгдсэн улс гэж дарлаа. Тухайн дондог маань гэсэн үг шүү дээ. За дондог жишээ нь ингэж штэ. За би өөрөө мэдүүлье. Өөрөө мэдүүлчих. Юу нэг жоохон зөвлөгөөл авчихсан юм. За энэ дэр манай онлайн дижитал бүтээгдэхүүн байгаа. За энэ өөрөө мэдүүлэх гэдэг маань бол тухайн хүн заавал манахаар дамжих албагүй. Одоо юу гэдгийг тодорхой хэмжээний зааварчилгаа аваад өөрөө мэдүүлчих боломжтой. За энэ дээр өөрөө мэдүүлэхдээ ийм багцууд гарч иж байгаа. Та хэрвээ Америкийн аялын виз мэдүүлэхэд ийм одоо зааварчилгаа танилцуулга авах юм бол 59 сая төгрөг. За сургалтын виз бол за энэ бол юу гадаа энэ дүн өөрчлөлтөнд сургалтын виз бол 59 сая мэдээж биш. За цагаачлалын виз ногоон карт гэдэг ч юм уу те. За энэ нөхцөл та бүхэн маань за юу яачхаа энэ багцаар нь авчихаа. Багцаар нь авах юм бол бүх энэ улс бүх визний танилцуулга мэдээлэл одоо юу гэдэг мэдүүлэх алхмууд байгаа гэдэг. Ингээ борлуулалтын тактик ашиглаж. За нөгөө юм за тийг окей. Энийг яачаа ашиглачи. За хэдэн хүн виз мэдүүлэх гэж байгаа тий. За 2 хүн гэдэг ч юм уу. За яг хөө танилцуулгыг бол нэгээр нь авчвал болно. За тэгээд referral coupon гэдэг зүйлийг оруулъя. За болтын referral coupon. За болт ч надад зөвлөгөө өгсөн юм чи ингээд оруулчих. За хэрэглэх гэж. За хэрэглэнгүүд ингээд 5% хөнгөлт гараад ирчих манай хараа. 5% хөнгөлт шүү. За энэ дижитал бүтээгдэхүүнээс та жишээ нь одоо 122,500 уучлаарай 129,000 төгрөгөөс 50% урамшуулах боломжтой. Дижитал бүтээгдэхүүн буюу өөрөө мэдүүлэх юм дээр бол ингээд 50% урамшуулах боломжтой. Энэ дээр ингээд бүрдүүлэх материал юу гэдэг нь гараад ирнэ. За окей. За дондог маань одоо гэрээгээ их чинь дондог. За ингээд утасны дуур оруулаа. За би жишээ авч байгаа учраас би дахиад өөрийнхөө мэйл хаягийг энэ дээр оруулъя. Та бүхэн маань гэрээ байгуулж байгаа хүмүүстээ имэйл хаягаа оруулахыг хэлээрэй. За ингэж л. За уг имэйл хаягаар захиалгын баталгаажуулалт болон визийн материалын жагсаалт имэйлд илгээнэ гэж. За үргэлжлүүлэх товчийг дарлаа. Бүх мэдээлэл гараад ирнэ. Манай байгууллагын хаяг, IBAN, насны дугаар гэдэг. За удахгүй QP систем ийшээ орно. Одоохондоо зүгээр ингээд гараар шилжүүлэг хийхэд болно. За үйлчлэгээний нөхцөлтөө заавал танилцах ёстой. Ийшээ ороод үйлчлэгээний нөхцөл дэлгэрэнгүй байгаа. Үйлчлэгээний нөхцөлтөө танилцлаа. За виз мэдүүлэх баталгаажуулах. Илгээж байна. Тухайн хүн маань ингээд амжилттай дийл хийгдлээ гэсэн. За ингээд захиалга амжилттай өглөө. Бүх зааварчилгаа, бүгд очлоо. За баяр хүргэе. Таны код ашиглагдлаа гэд. За нэгдүгээр түрээд ирж байна хараа. Тань мэйлэр ирнэ. Одоо чинь болд миний бит. Таны код ашиглагдлаа 50% 61,275 төгрөгний одоо комисс авах боломжтой боллоо гэж түрээд ирж байгаа. За нөгөө тээгүүр нөгөө нэг дондог гэдэг хүнд маань ингээд үйлчлэгээний нөхцөл бүх юм дэлгэрэнгүй ингээд хүрээд ирнэ. Үйлчлэгээний нөхцөлд бүрдүүлэх материал ингээд бүх юм автоматар манайх явагдаж байгаа гэсэн үг. За ингээд бүүнэр одоо юу руугаа орё? Ингээд ороод ирж байна хараа. За ингээд таны нийт борлуулалт 122,550 төгрөг байна. Таны комисс 61,275 төгрөг байна гэдэг. За ингээд ороход ирэх нь шүү дээ. За тэгвэл бүүнэрөө одоо манай байгууллагаар үйлчлүүлэх юу харцгаая. За ингээд манай байгууллагаар үйлчлүүлэх Америк нэгдсэн улс захиалга. За 3% виз мэдүүлэх бол. За нэмэлт насанд хүрсэн хүн бол нэмэлт 10% юу манайхаар бас олгодог байгаа. За нөгөө маань болдоос үлгээ авчруулсан купоноо орууллаа. 2261 2,261 юм бол 5% өнгөлтөө авлаа. За өргөжлүүлнэ. За сараа. За ингээд бас юу яач. За би энэ дээр дахиад өөрөөхөө юу яач. Бат орууллаа. За үйлчлэгийн нөхцөлөө заавал танилцах ёстой. Тухайн хүн маань зөвшөөрч байна. За байж.
Сара гэд болт. За үйлчлэгний зөвлөлөө баталгаажуулаад за илгээж байна. За ингээд дахиад илгээглээ. За ингээд дахиад бүх юм нүрээд ингээд танилцуулга юу гэдэг. За саяных бол өөрөө биш манай байгууллагаар мэдүүлэх гэсэн үг. За бүүнөр юугаа харцгаая. За нэг рефреш хийчихье те бүүнөр. За байж. Сая нөгөө юу яасан байна? Referral кодоо хийгээгүй байсан юм байна. За бүүнөрөө дахиад яадаг хөл. Захиалах гэд referral кодоо ишээ хийгээд. Referral код гэдэг бол нөгөө таны давтагдчихгүй зүйл шүү дээ. За бүр ингээ олон болгоё те нэг. Австрал биш ээ. Америк нэгдсэн улс. За referral кодоо орууллаа. Referral код бол хэрэглэлээ. Өргөжлүүлэхэд дарлаа. Сара 22. За mail хаягаа дахиад оруулъя бүүнөрөө. Mail хаягаа орууллаа. Гарч ирлээ. За үйлчлэгээний нөхцөлтөө тухайн хүн маань. Энэ бол нөгөө нэг танаас зөвлөгөө аваад үйлчлэгээ авч байгаа өөрөө гэрээ хийж байгаа хүний үйлдэл шүү. Инглээ. За таны referral код ашиглагдлаа гэд. За таны комисс бол 20% байна. 452,200 гэд. За ингээд гараад ирнэ дээ. Орлого нь. За ийм гоо системтэй байгаад байгаа. Тийм учраас машингийн та бүхэн маань зөвхөн борлуулалтаас гадна өөрөө одоо юу гэдэг юм маш их мэдлэгтэй болж аавна. Маш их мэдлэгтэй болж аавна. Маш олон гоё боломжуудыг харна. Ийм учраас та бүхэн маань Telegram групптэй нэгдэх ёстой. Дээрээс нь одоо Telegram группийнхаа группт орж байгаа маркетинг мэдээллийг маш сайн ашиглах ёстой шүү гэдгийг хэлье. За ингээд цаашлаад энэ байдлаар танилцуулга, сургалтууд, мэдээллүүд ороод явна. Асуух зүйлээ бол манайхан партнер гэдэг ийшээ шууд биччихээрэй. За яаралтай зүйл авах юм бол Two Office гэдэг ийшээ бичээрэй. За дээрэс нь зөвхөн заримдаа юу гэдэг 10-20% биш, заримдаа 30-40% авах боломж эдэн сарын эдэн хүртэл гэсэн зүйл бол явагдана. Бас урамшуулал. За найзаа урахыг бас нэг жишээ авчи тээ. За найзаа урахыг ингээд орууллаа. Урах товчийг дарлаа. Имэйл амжилттай илгээглээ. За бол таны найз ийм санал болгож байна гэж. За ингээд юунуудаа санал болгоод яваад явах хэрэгтэй. Тэгэх юм бол бас тодорхой хэмжээгээр танд орлого орох боломжтой байгаа. За ингээд маш их баярлалаа. За вебсайт бол бас байнга шинжлэгдэнэ. Үүн бас шинжлэгдэж болно. Тэр болгон дээр шууд ингээд апдейтаар угаасаа гараад ирнэ. Дээрэс нь дашборд маань шинжлэгдэнэ. За ингээд бөөнөрөө сайхан одоо борлуулалтын түүхэн энд гараад ирж байна те та бүхэн. Бөөнөрөө тэгээд сайхан хамтраад ажиллаад илүү их зүйлийг бүтээцгээе. За баярлалаа.